Охид бүсгүүчүүдийн хамгийн их санаа зовиндаг зүйл бол илүүдэлж юм байдаг үлээ. Энэ үед зөв хооллолт, эрүүл дэглэмийг мөрдөх нь хамгийн хэцүү асуудал болдог байна. Насанд хүрэгчдийн 37% орчим нь илүүдэлжийн тархалтын эрсдэлтэй гэсэн албан бус судалгаа байдаг. Үүнтэй зэрэгцэн турах хоолны зөв аюулгүй дэглэмийг хэрэгжүүлэх талаар иргэд илүү мэдээлэлтэй байх шаардлагатайг мэргэжлийн хоолзогч зөвлөсөн юм а. Турах хоолны дэглэмийн гол зарчим бол огцом хасах биш, харин биеийн бодисын солилцоог дэмжсэн тогтвортой өөрчлөлт хийх явдал юм. Тухайлбал өдөрт авах илчлэгийг 15-аас 20%-аар зохистой буруулах, нүүрс ус өөх тоосыг тэнцвэржүүлж, уураг ногоо эслэгийн хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр жим бууруулах үед хүн өдөрт дунджаар 1500-аас 1800 ккал хэрэглэвэл тохиромжтой гэж үздэг байна. За ерөнхийдөө бол биеийн жин хасах гэдэг ойлголт дээр эхлээд жин гэдэг дээр эрүүл жин гэж яг юу юм бэ гэдэг нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр ер нь бол яг одоо хүмүүс зүгээр энгийнээр өөрийнхөө өндрөөс 100 хасаад ч юм уу те эсвэл өөрийнхөө өндөр тохирсон жинтэй байх ёстой гэсэн л ойлголттой байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл би одоо метр 60-та болвол 100 хасах бол 60 кг байх ёстой ч юм уу те. Гэтэл яг үндэ жин гэдэг ойлголт нь тухайн хүний жин бүрдүүлж байгаа булчан, өөх те босод одоо үзүүлэлтүүдээс нь одоо тэр тухайн жин эрүүл байна уу, эрүүл бос байна уу гэдгийг тодорхойлогддог байхгүй юу? Тийм учраас бид нар жин хасах гэдэг дээрээ та ямар аргаар одоо тийм ямар хугацаанд юугаа хассан бэ гэдэг л чухал байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид нар жингээ хасахдаа хоолны дэглэм барьсан юм уу тийм эсвэл тасгал хөдөлгөөн хийсэн юм уу ямар нэгэн эм бэлтгэл хэрэгэлсэн юм уу тэгээд тэр нь ямар хугацаанд хассан бэ гэдгээс энэ бол эрүүл жин хасалт юм уу эрүүл бус жин хасалт юм уу гэдэг зүйл нь тодорхойлогддог гэсэн үг. Хоолны дэглэмээ зөв хэрэгжүүлэхийн тулд өглөөний цайгаа алгасахгүй байх, бага хэмжээгээр ойр ойрхон хооллох, хэд их сахар агуулсан хүнсийг багасгах нь үр дүнтэй гэж мэргэжилтнүүд онцолж байна. Мөн судалгаагаар тогтмол ус ууж өдөрт 7-8 стакан ус хэрэглэх нь хоол боловсролд болон жингийн бууралтад эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогчжээ. Ерөнхийдөө хүмүүсийн ялангуяа эмэгтэйчүүдийн түгээмэл гаргадаг алдаа болвол богино хугацаанд одоо ялангуяа баяр ёслол төхөөд ирэхлээр богино хугацаанд илүү хүчин хасахыг одоо хүсдэг. За энэ нь одоо ихэвчлэн ямар аргууд ихэвчлэн байдаг вэ гэхлээр өлсөж буюу өөрийгөө одоо хоолоо сойж те жингээ хасдаг. За энэ нь одоо юу бидний биед юу болдог вэ гэхлээр одоо хүмүүс ихэвчлэн зарим нэг хүнсний бүлгийг тэр чигээр нь хасах. Жишээлх юм бол нүүрс ус ч юм уу те будаагуурлаа хасах. За эсвэл хоолныхоо хэмжээг багасгах. Энэ нь одоо магадгүй орой идэхгүй байх те өдрийн туршид маш бага хэмжээтэй зүйл идэх ч юм уу те энэ нь болохоор өөрийнхөө биед хэрэгтэй шимт хичээлийг одоо хасаж буюу хэрэгцээтэй шимт хичээлээ хасаж жингээ хасж байгаа учраас энэ нь эргээд магадгүй та жин хасаж болно гэхдээ эргээд энэ нь эрүүл мэндийн одоо хувьд маш их эрсдэлтэй зүйлүүд олон байна дээрэс нь болохоор энэ жин хасалт нь урт хугацаанд үр дүн байхгүй тодорхой хугацаанд та 1 сарын хугацаанд магадгүй 2 хил 5 хил 10 хил хаслаа гэж үзэхэд энэ нь буцаад одоо маш хурдан хугацаанд өмнө алдсан жингээ буцаагаад одоо нөхчдөг гэж ойлгож байна. Жингээ бууруулах хүсэлтэй хүн бүр өөрийн биеийн онцлогт тохирсон аюулгүй тогтвортой хоолны дэглэм сонгох нь хамгийн чухал юм. Мөн хоол зүйчийн зөвлөж байгаагаар хэрэв жингээ хасах хүсэлтэй байгаа бол хоол хүнснээсээ хасах биш харин хэмжээгээ тааруулж идэх нь хамгийн чухал гэдгийг санууллаа.